зон болохоор бид нарт болсон толгомддог томоохон асуудал нь ялч вэ зам засвар ажиллах байхгүй юу. Яадгүй гэхээр нэг тэмдэглэгээ анхааруулах шугам байхгүй. Тэгэхээр нэг шууд шороор яваад орчдөг. Дээрээс нь хөл хөдөлгөөн ихтэй болохоор магадгүй нөгөө таяга гიშгөөлөгч гэдэг юм уу тийм өсөлт үүсдэг. Дээрээс нь бороор орохоор энэ чинь нөгөө шалбааг олчдөг байхгүй юу. Шороон дээр усуулаад. Тэгээд тэр шалбааг нь яадгүй гэхээр таягны дугуур руу ороод тэгэхээр бас засвар хийхдээ энэ дийг анхаарад тэмдэглэгээгээ тавиад жоох анхааралтай байвал их зүгээр байдаг. Одоо энд яг тулж очих хүртлээ нэг хаалт байгаа байхгүй юу? Тэрнээс наашаа бол ингээд 50 м, 100 м дотор бол ингээд ямар ч тэмдэглэгээ байхгүй. Одоо явж тулж очиж л энэ ч метр нэмс үг байхгүй. Тэр жоох өмнө байх юм бол энд засварын ажил хийж байгаа маань гэдэг арай өөр газараа тойрох ч юм уу адаглаад энэ бол шороо моронд нь хүрэхгүй байх боломжтой гэсэн. 50 м-ийн зайтай урагшаага тавьсан байдаг шүү дээ. Анхааруулах одоо зам засвартай гэсэн тэмдэглэгээ. Тэгээ нөө тэмдэглэгээгээ тавиггүйгээс болоод би тэд явсаар байгаа л нөө зам засвар дээр шууд тулаад зогсчлаа. Одоо тэгээд нөө буцаал одоо явж байгаад нөө гарцтай газраар л дараагийн зам руугаа шилжиж орох тийм л нөхцөл байдал үүсчээ тийм. Буцаад тийшээгээ энэ нөө гарцаараа хойд зам руугаа